Яасан бацхан Идида контентээс мэдчилж байна. Бид нар та бүхэнд бодтой, баримттай, хараад бус хоолны шүмж хүргэж байгаа. Тэгээд энэ удаагийн дугаар бас л Сингапураас мэдчилж байна. Бас л Сингапурд бичигдэх болно. Тэгээд та бүхэн Идида контентийг subscribe-аар дэмжээрэй. За Сингапурын үндэсний хоол гэж яригдж байгаа. Chili crab-ыг идгээд зорьсон байна. Жаахан ханиад үрдсэн байгаа. Ягаад гэвэл энэ чинь гадаа 30 градус халуун байгаа. Тэгэнгүүт нь дотгошоо оронгууд нь air condition байгаа. Тэгээ air condition-аас болоод хоолой загтнаад ханиадны шинжтэй байна. Тэгээ өнөөдөр нэлээд ядарсан байсан. Гэхдээ ямар ч байсан chili crab-ыг идийгээд зорьсон байгаа. Тэгээд ямар нэгэн газар үлээ. Chili Wang Imperial Crab гэдэг газарт ирсэн байна. Энэ газар бол ерөнхийдөө 4.7 үнэлгээд тэгээ chili crab-ыг зөндөө олон хүмүүс ер нь магтан дуулж байгаа тийм болохоор ишээ зөрөөд ирлээ. За энэ газартаа ямар ч гэсэн танилцъя. Hello. Yes, one person. Сингапур юм чи ямар ч гэсэн үйлчлэгээ маш уурхай байлаа. Шууд меню тийгээд хэрэгсэл аваад ирлээ. Хоолоо сонгоё. Мэдээж энэ chili crab-ыг захиална гэж бодож байна. Chili crab. Ихтэй нэг юу грамаар юм байна. 1 грам нь $9.50 Сингапур долларын. Тэгээд ямар ч гэсэн нэг шүл захиална. Та нар сая харсан бол энэ юуны гахааны сонголтын дээр нь Mongolia pork rib байна. Тэгээ Монгол хүн нэмжин яа тийгээд Монгол pork rib бас захиалдаг юм билүү? Yes. I want chili crab. And how spicy it is because I can't eat spicy. Okay, actually this one is sweet spicy. Okay, so I will eat it for the first time. So I don't know. I just know it's Singapore's national meal. So. Yeah. Chili crab, and then it's always with deep fried buns, right? Yes. So deep fried buns, okay, and half of herbal chicken soup. Okay. And then egg fried rice. Egg fried rice. Yes. Okay. And like maybe something. I was thinking about this pork ribs with signature ginger sauce. Okay. This is the good one, and then most people are you Korean, right? Mongolian. Mongolian. Yes. Okay. So here we have a popular dish is the cereal prawns. Yeah. P5. Yes. Salted egg prawns with crispy cereal. This one? Yes. Okay, small one? Yes. So I think that's all for that. Yes. Do you need anything for drinks? No. Okay. Thank you very much. За хоолоо захиалчлаа. Тэгээ Сингапурыг ярих юм бол Сингапур бол олон үндэстний амьдардаг арал нэг газар хятадууд, малай хүмүүс, энтхэг хүмүүс болон бусад үндэстний дор олон зуун жил амьдарсан байгаа. Тэгээд энэ Google-ээр тэгээд бас интернет хайнгууд нь яг энэ chili crab ч гэсэн яг одоо энэ олон үндэстний холимог одоо хоолны зүйлүүдийг ингээд хойлоод тэгээд гарсан хоол гэж нэрлэж байгаа. Би бол далайн гаралтай загас ялангуяа одоо үгдгэлээ shrimp ч юм уу эсвэл одоо юу lobster ер нь бол Монголд иддэг шүү дээ. Монголд далайн гаралтай бүтээгдэхүүн дандаа импортоор хөлдөөсөн ирдэг учраас тийм fresh байдгүй. Тэгэхээр яг энэ fresh байгаа газар нийтүүл бас сонирхолтой зүг гэж үздэг. Надад бас яг энэ юуны энэ тэр crab-ыг нас яаж идэх байгаад өчнө гэж найдаж байна. Also because I'm from Mongolia and we don't have seafood because we don't have access to the sea. Okay. So I want to learn how to eat it properly because Okay, it's okay. Yes. Yeah, later I will tell you how to do it. Thank you very much. Энийг өгж гин. Тэгээд нойтон салбардаг юм шиг байна. Энэ нэр нь бол Crab Wang Imperial Dining. Гараа угаачлаа. Хоолоо идэхэд бэлэн байна. Ямар ч гэсэн хоолоо гэр удаан хүлээхээ мэдгүй байна. Хүлээж лээ. За болор тойл крабыг юу гэж хэлэх вэ? Crab хавч. За хавч идэхэндээ
Lobster-ыг юу гэдгийг хавч. Lobster, crab хоёрыг ерөнхийдөө хавчл гэж хэлдэг юм байна. Яг энэ ойлгомжтой шүү дээ. Монголд одоо хавч, lobster байдгүй, crab байхгүй тэгээд юм зохиогоол үүж байгаа юмсан хавчдаг. За энэ хоолны газар тооцоо бол нэлээд чанга байна, өндөр байна. Тийм болохоор subscribe-аар дэмжээрэй. Хоол хүлээнгээ хумсныхаа махыг авчдаг юм билүү? Тэгээ энд байгаа ресторан руу оронгууд нь кондишноо нэлээд сайн хасаадаг. Гэхдээ энэ ресторанд бол кондишноо бүр тийм хүйтэн орхитол асаахгүй байгаа надад таалагдж байна. За би нэрээ захиалга хэлчихье. Юу захиалсан билээ? За chili crab захиалсан. Дахианы шүл захиалсан. Тэгээд удаа захиалсан. Oh, fried rice. This one is soy sauce. За амталсан будаа ирчлээ. Ингээд сой соустай авчирдаг юм байна. Амталсан будаага за үзье. Google дээр коммент хэсэг дээр бол энэ амталсан будааг нь бол хүмүүс амар тийм магтажсэн ямар гоё амттай гэсэн гээд. Дагуул амттай. Энэ сой соус ичлээ. Гоё комбо байна. Маш энгийн гэхдээ үнэхээр гоё амттай. Будааны ширхэг нь бол жижигхэн талтай байна. Нараас дараа. This is crispy prawns, right? Yes. Okay, thank you. Wow, looks amazing. Хоол нь бас үнэхээр гялс гарч ийн бодсноос удаан үлээхгүй. Энэ гоё юм аа. Вау. Бүр Вау, махан. Махан гараад ирлээ. Энэ бүрсэн одоо гурил гэх юм уу энэ амар гамтай. Вау. Бүр махан гараад ирчлээ. Wow, the service is so fast. Yeah, a little bit. Yes. But this tastes really good. Yeah. It's popular. And what's the dough? Cereals. Cereals. Yeah. Cornflakes, like which ones? Yeah. You can see at the some like cereal is a crispy one. Oh, the crispy cereals. The cereal. Асгоогийн аваад иддэг байсан чинь зүгээр тийм баха. Okay. Болгоно. Сэрэл нь бүрхээр үнэхээр гоё юмтай наа. The main house маань ирсэн байна. За chili crab paste ирчлээ. Энийг одоо соус намсаад үзье. Oh. Энэ бол
Соус нь бол бүр тийм юу биш байна. Бүр тийм шингэн биш байна. Гэхдээ тийм өтгөнч биш байна. Шингэнч биш. Яг нэг тийм гоё донжин тааралцсан гэх юм уу? Энэ одоо билгүүч юм уу? Бэлэн юм биш үү? Гэтэ пластик бэлий идэхгүй байхыг зөвлөе. Ягаад гэвэл пластик нь хоолром шууд шингэн тэгэхээр та өөрөө пластик идэх бол гонцор идэх бол. Yes. Oh, this is the soup? Yeah. Wow. Oh, it's a lot. You can do this one. Oh, so first okay. A bit of sauce. All right. Yes. Тэгээ боо одоо ингээд дөрөн гинэ. Тэгээ нэмээд ханиадтай хүнд одоо ингээд дахианы шүл сайхаар хийж шүү. Энд гэсэн чинь хагас дахиа хийсэн байна гинэ шүлэн дотор. Вау. Энэ их хоолыг би одоо ганцаараа идэхээс. So do I need to use it or no? Oh. Yeah. So you can crack it. Yes. Okay. This one? Yes. Yes, I see the logic, yes. Now the meat is released. You use this to pick up the meat? This one the meat. The other one you scoop the meat inside. You can use this one. This one, okay. Okay, I think I got it. Wow. Okay, this is the meat. Хүмүүс идэхдээ ерөнхийдөө бол ингээ гараараа ингээд идэх ер нь зөв гэж үздэг. Угаасаа ингэж идэх юм чи. Тэгээд махруугаа ингээ орчлоо. Damn. Whoa. Thank you very much. Wow. Махан цагаан дүнгтэй яг нэг цамцургаа бол нилээ асгачлаа. Энэ ясан дээр байгаа. Ясан. Хүмүүс ингэ соусонд ингэ дөрөөд идчихлээ. За боовноос нэг дөрчээ. Боовоо нэг дөрчээ.
Wow, энд бол аваад байгаа шүү дээ. There's also meat inside? Okay. Actually, you don't need to crack this one. So you just pull out the meat. Just you see the joints here. You can pull out. Ah. Okay. Ah, this is the meat. That's Okay. the body. All right. And usually you eat it with hands, right? Sorry. You eat it with hands, right? Because there's no other way. Yes. Usually we put gloves. 이거 베리тэй тийм байна. Юмнууд бах байна. Хавч хятад идэх нэг асуудал нь юу гэвэл махных нь зүхрийн мах идэхдээ одоо нэг махны хэмжээ их байдаг шүү дээ. Энд идэнгүүт махны хэмжээ нь ер нь жоохон байдаг. Тэгэл жоохон энэ жишээ нь одоо маш жоохон мах байна. Юу ч бодож байна. Оо, энэ бол мах байна шүү дээ. Нэг удаа дахиад идэхэд бол ерөнхийдөө окей байна л да. Яа миний бүр одоо гар бүр үдчихтэй. Энд мах байна. Энэ махыг гаргана. Нэг хагалгасан юм шиг байна. Whoa. Мах олцлоо. Гар маань одоо ер нь энийг хормогчтой идэг надад хормогч өгөөгүй. За яах вэ? Тэгвэл лаварчлаа гэдэг угаасаа нэг ингэж иддэг. Ингэж иддэг юм байл шүү дээ нэг. Яа энэ таамнасаа дээ. Адгаан энэ чинь. За саусан амтсан будаа дээр 50 гудаа гэж байгаа амсаад үзье. Нэг гоё л шина. Дангаараа будааны илүү гоё юм. Нөө. Yeah, сайхан шүлнээс гоё. Oh, thank you very much. Ginger хүн ороход шүл болтой янз юм байна. Yeah, шүлнээс амсъя.
Ургамлын амттай дахианы шүл 9 тэгээ яг ургамлын амттай дахианы шүл байна. Ханаад хүрсэн надад энэ болно гэдэгт итгэлтэй байна. Яалтчгүй 30 нэмэх клубын хүн учраас шүлэндөө шүл уух дуртай. Тэгээд ханаад хүрсэн үед бол дахианы шүл бол бүр өстой гоё. Чикнээсийнэ. Ишунасаа хийн. За одоо десертэнд тооцоогоо хүлээе дээ. Хэдэн доллар юм $100 явуулаа. Шүлнүүд бол маш их таалагдж байна. Тэгээд ерөнхийд өгнөлтөө үйч. Өнөөдөр би өндөгтэй амталсан буудаа, чили хавч, брауник чи монголоор юу гэдгээ? Браун дигээ гинэ. Ширим сэрилт бүрж шарсан сам хорхоо идсэн. Тэгээд ургамлын амттай дахианы шүл. Тэгээд энэ дөрвөн хоолноос надад хамгийн сонирхолтой санагдсан гэх юм бол мэдээж энэ чили краб байна. Ягаад гэвэл энэ бол Сингапурын үндэсний хоол. Тэгээд анхны удаа идэхэд маш их сонирхолтой байсан. Тэгээд эдгээр энэ хэрэгслүүдийг нь ашиглаад идэхэд анхны удаа гэхэд бол тун давгүй болчлоо гэж харлаа. Энэ амт нь бол ерөнхийдөө тийм нялон чихэрлэг хатан ногоотой ингээд олон амтын мэдрэгдсэн тэр сонирхолтой байсан. Яг хавчны махан бол цагаан дүнгтэй зөөлөн тэгээд амт нь бол нэг тийм сул талдаа үлдчихтэй үлдээ дахианы мах шиг амтлагчтайгаа ажиллаж иж гоё амттай болдог гэх юм уу. Тэгээд юу энэ сэрилд бүрсэн сам хорхоо бас маш сонирхолтой амттай байсан. Ялангуяа энэ сэрил нь бол үнэхээр гоё амттайгаа тийм бэлчээнд бүрсэн сам хорхоо шиг амтлагцсан энийг би бараг авч яваад өглөө сүйтэй хойдод иддэг юм билүү. Дахианы шүл надад бас маш их таалагдсан. Ханадтай хүн одоо миний хүлц гарч ирж идэм болохоор ер нь бол амар сайн шинжтэй байна. Нэрээ өндөгтэй амтсан буудаа ерөнхийдөө энэ бүх хоолнууд нь надад амар тийм чанартай гой санагдсан. Тэгээд үйлчлэг бол үнэхээр түргэн шуурхай байсан. Би нүгэж орж ирэл захиалгаа жөөл баг 5 минут болоогүй байхад бол эхний хоолууд гарч ирсэн. Тэгээд сүүлд нь бүх хоолууд гараад ирсэн. Тэгэхээр надад бол үнэхээр амар сайхан гоё тусламж байлаа. Тэгээд ерөнхийн анхны удаа энэ туршлагатаа би нэг 5-аас нэг 3.5 өглөө. Би яг нэг 4 гэхэд надад нэг тийм нэг болохгүй байгаад байна. Тэгээ 4 зүгч бол ерөнхийдөө нэг үйлчлэгийг бодонгуудаа бүх юмыг найрсаг үйлчлэгээтэй тэгээд нөхөр намайг одоо халамжлсан кэрлсний болохоор би 5-аас 4 өглөө. Тэгээд одохгүй төгсгөл төлсөн дүнгээ биелээ харуулах болно. Тэгээд та бүхэн энэ эдитэ контентыг дэмжээрэй, subscribe дараарай. $173 Сингапур доллар болсон байна. Вау, чили краб нь $95 болсон байна. Тип үлдээч гэж бодож исэн. Даанч би нэг $10 өсөй тэрийг би нөгөө зөвхөн дотроо орчижээ. Гэтэ $173 төлөлөө. Тэгээд тэрнийх нь $95 нь чили краб болсон. Дараагийн удаа бол би $95 чили краб ягаад гэвэл тэрний оронд би гоё wagyu steak аваад идчих штэ. Гэтэ яг би нэг удаа Сингапурд ирж байгаа учраас яг үндэсний хоолыг идэж үзэх ёстой гэж бодож байгаа учраас өнөөдөр сонгоод энийг идчихлээ. Сам хорхоо фрилд бүрж шарсан сам хорхоо маань $24 болсон байна. Би бол нэг тийм бас яг үндэ нэг сам хорхооны том фэн биш. $24 байна гэхээр ер нь үнэтэй байна. Шүлэнд бол би ханаад өгсөн байгаа учраас мөнгө зарцуулахад бол асуудалгүй байгаа. Гэхдээ ер нь бол Сингапурд орсон миний хамгийн үнэтэй хоолны газар бол энэ юм байна. За тэгээд та бүхэн $174 Сингапур доллар төлсөн байна шүү дээ. Тэгээд subscribe дараарай. Энэ контент бол мөнгөний бас зардалтай байна шүү. За тэгээд дараагийн дугаараар уулзах юм.